Миний нөгөө 10 минутын бичлэгний хугацаа дуусчдаг наац. 9 минут болчдөг наац. За одоо гэлцэлээ. За alphabetical value гэнэ. Alphabetical value. За тэгээд бас бид нэр өөрсдөө болохоор name score гэдэг юм бас олно. Name score. Тэгээд хариу гэж нэг юм байгаа. За. Тэгээд энэ шүү дээ. Alphabetical value нь одоохондоо тэг байгаа. Тэгээд бас чиг баг шинэл юм да. Цаг ямар юм хурд явчих. J болчихсон л та тий. Тэгээ манай байрлал маань энэ штэ. Энэ 938 гэдэг байрлал. Тэгэхдээ энэ чинь нэгэ байгаа. Тэгээс эхэлж байгаа. За тэгэхээр хариун дээрээ хариуч биш. Энэ штэ тий. Биш зөө юм байна. Одоо name score нь болох юм шүү. Name score нь болохоор за ингэж гоё бичиж сурах юмс гэж ингээд. За болох байл гэдэг. Name score нь alphabetical value чинь нэг юм хөхтэй. Тэнгүүтээ хариу бол хариу. За энийг болч. За ингээ гарчихаа. 16 өхөр. Өчтөө юу вэ? 870. Би бороо одоо тийм үү? Энэ шорт ажиллаагүй гэж байх уу? Бичил гараад байна да. Ингээд хоёрт хийх гараад байна тийм минийх. Яагаад хоёрт хийх гараад байгаа вэ гэвэл нэг жоохон томрол тийм үү. Тэгсэн чинь бүр сонир гарчлаа. Ингээд 65 гэж олсон шүү дээ тий. 65. Тэгэхээр 65 юм чи 64-ийг хасан шүү дээ. Alphabetical value болох тоо. Өсгч нь 65 байгаад байгаа шүү дээ. Тэгээ 64-ийг хасна. ASCII код нь 65 байгаад. 87 11 98. Энэ тэгээд интежерс багтна өстэй. За болж илэн. Би зүгээр цаг байгаа юм чинь одоо чи хоёр бичлэг болцсон зөндөө цаг ба шүү дээ. Тэгээ би энэ дээр нэг сортер бичиж үзэх үү. Сортер бол нэг хоёр стрингийг яадаг. Сортлдог сортер бичиж. Сортер хэрэг болж магадгүй. Би сортрыг юм багад бичиж үзүүлэх дээрээс биш бодож байна. За тэгээд
Ингээд шүү дээ. Хэрвээ x-ийн айн эхлээд ингэж байна. Хэрвээ айн өсөх буюу тэнцүү y ийм байвал тасалж чинь тий. Таслахгүй бүр яах вэ? Бүр ингэ чинь. За тэгээд тэгэл болоо шүү дээ. Тэгээд за би энийг дараа нь тайлбарлаж өгнө. Эхлээд бичээтэй. Тэнгүүтээ за эхлээд тайлбарлаж байгаа юм уу? Зөв ингэ л гэсэн. Би цагнаа тааруулах гэдэг л да эхлээд. Цаг маань яах вэ гэдэг асуудал болох гэдэг л да. Тэгээд хэрвээ айн x-ийн утга нь y-ийн утгаас эрсэх байвал төр нь false. Эрс бага байвал true. Я ингээд л ч та. Хэрвээ гэж байхгүй шүү дээ. Ингээд л болчих хаад та. Жүг ингээд л гарч байгаа шүү дээ. Энд нэг жоохон бодлуулж үзэлт. True ч юм тий. False ч. Шал хотлоо гарч байгаа шүү дээ. За энэ ерөнхийдөө яаж энэ software гэж юу гэдэг байгаа гэхээр ерөнхийдөө санаа нь ингэж яваад байгаа. Энэ алгоритм гэдэг сангийн сорт гэдэг функцны 3 дахь параметр байхгүй. Тэгээд энэ нь болохоор ингэ сортлдог. Юу гэхээр өгөгдсөн одоо массив 2 элементийг массив ч гэх юм уу дарааллын 2 элементийг харьцуулдаг л функцлтэй сортлол гэдэг байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл стрингийг би сортлдог юм сая бичлээ шүү дээ. Жишээлбэл нэг юм байлаа. Дүн. За энэ x энийг гэж үзье л да тий. Энэ бол энэ хоёрыг харьцуулж үзье. Тэгээ x-ийн энэ утга нь t чинь өөс их штэ тий ASCII код нь. Тэгэхээр шууд false болж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл x нь массив дээр байгаа одоо уртталт нь байгаа гэсэн үг байхгүй. Дарааллаараа өөрөөр хэлбэл x y гэдэг ингээд нэг юм дарааллаар x y хоёр нь x нь зүүн талтай байгаа гэсэн үг байхгүй. Ийм нөхцөлтэй байгаа гэсэн үг. Энэ чинь зөв буруу юу гэсэн асуудал байгаа юм л да. Тэгээд зөв юм уу? Яа энэ буруу байгаа шүү дээ. Тенор да. За тэгвэл гих мэдчихлээ. Тенордоо болохоор буруу гэдэг false гэж байгаа. Тэгэхээр энэ байрас өлчт юм шиг л. За бид цаад нарийн юм би сайн мэдгүй. Хэрвээ тэр шалгалт чинь энэ шүү. Саяны шалгасан шалгалт. Хэрвээ x нь жишээлбэл a байсан бол энэ чинь байрлал нь зүв байгаа байхгүй тий. Тэгэл ингэж явсаар хагаад жишээлбэл энэ байл та. Ингэж болохгүй тий. Явсаар хагаад ийм болчих юм бол яах вэ? Y нь ийм байвал гэдгийг энэ шалгачиж байгаа байхгүй юу? Энэ ч юу гэсэн үг вэ гэвэл x нь y-гээс эхний оронгууд нь адилхан мөртлөөсөө гэхдээ бас илүү зэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь энэ байхгүй. Тэгэх юм бол x нь урталтай авах нь буруу байхгүй. Чинь лексикографикаар хойно авах хэвээр. Лексико юу гэдэг лээ дээ. График гэдэг лээ. Лексикографик ордер. За тэгэл яг энэ 3 шалгалтыг аль нэг нь гарахгүйгээр тэнцүү явсаар гал дуусчих юм бол ямар ч тохиолдолд тэр хоёрын эренбэн зүв байна гэж үзэж байгаа. Нэг ийм software гэдэг функц байгаа шүү. Энийг ашигладаг. Энэ юун дээрээс айгүйх ашиглагддаг юм лээ. JavaScript дээр. За дуслаа баяр та.